Монгол улсын хөдөлмөрийн баатар Хэрэлэн өвчний учир 2025 оны 10 дугаар сарын 9-ний өдөр таалал төгслөө. Хэрэлэн 1944 онд Хөвсгөл аймгийн Аршаант сумын Тэрэгтэй арга хэмээх газарт Малчин Сумдуй баатарын ууган хүү болж төржээ. Тэрээр бага залуу наснаас эхлэн барилгын салбарт 60 гаруй жил ажиллахдаа улсын нэгдүгээр эмнэлэг, нэгдүгээр амаржих газар, улсын цирк, яарамгийн нэгдсэн эмнэлэг, совилогчийн сургууль гэх мэт олон 10 сургууль, цэцэрлэг, эмнэлэг, орон сууц барихад хүч хөдөлмөрөөн зориулжээ. Хөдөлмөрөөр өргөж, тагтаа нисэх өндөрт гаргах болно. Энэ барилга дээр Улаанбаатар хотын барилга трестийн Хэрэлэн даргтай нэгдсэн бригадын хамтлагийн ажилтнууд бригадын дарга Хэрэлэн ажлын төгсгөлийн үр дүн нь эхлэхээс шалтгаална гэж үздэг учраас ажлыг уртсгалаар нь тодорхой эзэнгүй болохыг цээрддэг. Тэгээд ч 30 хэдхэн хүнтэй бригада 6 хэсэг болгож эцэг бүрд өдөртгийн ажлыг хуваалцаж эцэгтэн өөрөө хүлээж авдаг ашигтай. 5 хүнтэй хэсгүүдэн байнга сэтгэлийн сургалтантай ажиллаж 7 хоног тутам дүүрнэ. Төрүүлсэн хэсгүүдийг урдаг үзмрийн биетэй шагнасан урамшуулах бүхий соёл хүмүүжлийн талаар өндөр ачаал бүрддэг байна. Намын гишүүн Хэрэлэн өөрийн болон гадаад орны шилдэг барилгачдын жишээгээр хамт олоныг зохион байгуулсан. Зөвлөлт холбоот улсын алдартай барилгачин Лобны туршлага аж ахуйн тооцоотой нэгдсэн бригадын ажиллагааг өөрийн оронд хэрэгжүүлсэн. Манай барилгын үйлдвэрлэлийн хөгжилд нэгэн чухал шалтгаалж байна. Аж ахуйн тооцоотой нэгдсэн бригад нь байгаль нөөц боловсроогоо дээд зэргээр ашиглаж, ажлын сул зогсолтыг багасгаж, давхар мэргэжилтэй цөөн хүнээр их үр дүнд хүрэх зорилготой юм. Бригад аж ахуйн тооцоонд орсон анхны жилдээ 320 хүүхэдтэй сургуулийн барилгыг нэг жил нэг сарын хугацаанд барьж 46 мянган төгрөг хэмнэх үүрэг авч ажиллаад 6 сар 21 хоногийн дотор 180 мянган төгрөгийн хэмнэлт гаргаж чанарын онц сайн дүнтэйг улсын комиссэд хүлээлгэн өгч 2 дахь жилийн урд хамжилтаан тэрээр зөвлөлт холбоот улсын социалист хөдөлмөрийн баатар излогны туршлагаар барилгын салбарт аж ахуйн тооцоог анх нэвтрүүлсэн нь орон даяар хөдөлгөөн болж өрнсөн юм. Бүгд наримдах Монгол улсын ардын хөдөлгөөний төрөлхтөн дараа нөхөрцөйдөн бол Улаанбаатар хотын барилга трестийн бригадын дарга Хэрэлэнд бүгд наримдах Монгол Хэрэлэн ард иргэдийнхэн итгэлийг хүлээж 1973 онд бүгд найрамдах Монгол ард улсын ардын их хурлын депутатаар сонгогдож байсан бөгөөд түүний хүч хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж бүгд найрамдах Монгол ард улсын хөдөлмөрийн баатар цолоолгож Сүхбаатарын одон алтан соён медалаар шагналсан юм. Төр олон түмэндээ хүндлэгдсэн Монгол улсын хөдөлмөрийн баатар Хэрэлэнгийн гигэн дурсгалыг Монголын барилгачид, журмын анд нөхөд, гэр бүл, ах дүү, төрөл садан, үр хүүхдүүд бид үрд хүндэтгэж явах болно. Хайрт таны гам бид сээжиндээ мөнхийн гал шиг шүтэж явах болно. Та минь Бурхны оронд амгалан оршдугай. Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөсөд Хөвсгөл аймгийн Аршаант сумын Улаанбаатар хот дахь
нутгийн зөвлөл.